Жил бүрийн хаврын эхэн сарын шөнийн 1-ээс шөнийн 15-ны өдрүүдэд Монголын бурхан шашинтны төв гандан төвчл хийдэд сар шөнийн их ерөөл хурдаг. Гандан телевизэн уран бүтээлчид бид эрхэм үзэгчид та бүхэнд чухам яагаад хаврын тэргуун сарын шөнийн 1-ээс шөнийн 15-ны өдрүүдэд сар шөнийн их ерөөл хурдаг тухай танин мэдхийн ойлголт өгөхөөр энэ хүү нэвтрүүлгээ өргөн барьж байна. Сар шинийн их ерөөл. Богд зонхоо баламын шашинтай. Одоо гэлгүй шашин гэж ярьдаг. Энэ шашинтай улсууд бол хаврын эхэн сарын шөнийн 1-ээс 15-ны хүртэл бол хаврын их ерөөлийг хордог ийм уламжлалтай. Богд зонхова хасын их дүйчин ерөөлийг мөнхөлсөн дүйчин өдөр. Ер нь бурхны 3 лагшин гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Номын лагшин, төгс жаргалангийн лагшин, хувилгааны лагшин гэж. Бурхан багшийн хувилгааны дүрийг бүтээхтэй бол 3 янзаар бүтээсэн байдаг. Том, дунд, жижиг гэж ингэж 3 бүтээсэн. Том нь бол бурхан багшийн 25 насны хэмжээтэй. Дундх нь болохоор зэрэг бол бурхан багшийн 12 нас өдөртэй байх үеийн хэмжээтэй. Хамгийн бага нь бол бурхан багшийн 8 нас өдөртэй байх үеийн хэмжээтэй. Сорондонгон хааны их хатан хятадын хааны гүнж бол тэгээд төвд рүү явахтаа бол тэр гол шүтээний залаа явсан. Тэр нь бол тэр жоо шагжаа мөний гэдэг. Тэр их одоогоор бол их цоо гэж хэлээд байгаа тэр бурхан юм аа. За харин нөгөө 8 сүдэртэй байх тэр хэмжээгээр нь бүтээсэн хамгийн бага 100 нь болохоор зэрэг бол бал барунд шүтэгдэж байсан. Тэгээд мөн Сорондонгон хааны бага хатан бол Балбын хааны гүнж байсан. Тэр гүнж ингээд бас төвд рүү явахтаа бол өөрийнхөө шүтэн дээр 100 бурхнаа залж ирсэн. Ингээд тэр нь бол бага 100 гэж ингэж үздэг. Бага 100 буюу миждва гэж үздэг. За ингээд эдгээр бурхтыг бол ингээд залах тухайн тийм зориулсан сүм хийд бол ластаа байгуулсан юм байна. Тэгээд лас буюу бурхант гэж ингэж тэр төвдийн нийслэл бол нэрлэгдсэн юм байна. Тэгээ бурхант гэдэг нь бол тэр 200 бурхан байж байгаа газраа л гэсэн ийм утгатай үг юм. Лас гэдэг бол Богдлам 1408 онд ласын 100 бурханыг сэргээсэн. За тэгээ жээрэн бүчийн үед бол тэр ласын 100-гийн ингээд сүм дугна. Тэгээ дотор нь байгаа 100 бурхан тэр бол бас жоохон бас таашаанд дарагдангуу. Тэгээд тэр 100 бурханд олон хүмүүс иж мөрөгдөг болохоор тэргээр мөргөлчдөөс бол ингээд гуйлгуудыг тийм гуйлгчин улсууд бас нилээд байдаг. Тэдгээр нь бол шөнө ороо тэр ласын 100 бурханы сүм дотор хоноглдог. Өөрсдийнхөө янз бүрийн хот сунрыг бол бурханы хэн тэнд хамаагүй тавьждаг. Тэр тиймэрхүү маягтай байсан юм. Тэгээ жирийн бүчи тэрийг хараад бол энэ бас жоохон зөксгөө байна гэд тэр шавнаар тэгээд өглөгийн эзэн усудаас бол бас нилээд тийм хоол унд идэх уухын элбэг цуглуулад тэгээд тэр ласачин бол нэг том гол орсдог. Тэр голын ирэг дээр маш их хоол унд бэлдэж ядуу гуйлгчин усуудыг бүгдийн тийш наваачиж бүгдээр ингээд тэнд хооллож ундалж за бас гэр орон энэ төр барьж өгсөн юм байна. За тэгээд тэрний дараа нь болохоор зэрэг бол нөгөө 100-гийн сүмийг сэргээгээд тэгээд сүм дугны цоочтой болгоод тагилжтай болгоод их 100 бурханд бол оройд нь бол алтан тийм үржин олон эрдний чулуугаар чингэлсэн тийм алтан үржин өргөсөн байдаг. Тэгээд бага 100 болон 11-ний гуртай 60-аас бурхан хоёрт бол мөнгөн үржин өргөсөн. Хэмжээшгүй их тахлыг тавиад ингээд тэр 100 бурханыг сэргээх тийм зүйл нь бол өвлийн азах сард явагдаад тэгээд дараа нь бол хаврын эхэн сарын шөнийн 1-ээс 15-ны хооронд бол тэр 100 бурханыг тахих их тахил тэгээд түүний зэрэгцээ бол их ерөөлийг уншиж завсараар нь богдлом олон хүнд ном айлдж хаврын эхэн сарын шөнийн 1-ээс 15-ныг хүртэлх энэ их ерөөл хурдаг энэ зүйл бол анх тэгж үүсгэн байгуулагдсан юм байна. Бурхан багш рэдэ хувилгаан үзүүлсэн дүйчин өдрүүд 50 5 сүдэртэй байх таа мэлүү дээ тийм ээ.
одоо бурхан багш бол одоо их ирээ тавилгаа үзүүлсэн гэдэг. Яаж одоо ирээ тавилгаа үзүүлсэн юм бэ гэхдээ тэрэг бол тухайн үед одоо бурхан багш бас намаа номлоод тэгээ бурхан багшийн одоо номыг сонсоод тэгээд бол олон хүн одоо ингээд сэтгэл нь одоо гэгээрээд тэгээд олон хүн одоо маш одоо тийм сэтгэлийн одоо эрдэм амар амгалан одоо олоод ингээд бурхан багшийн шавнар бол ингээд олширсан юм байна. За тэр үед нь бол энтгэхт бол тэрсүүдийн одоо 6 багш гэж одоо байсан. Одоо нэгсэндээ тэрсүүдийн 6 багш гэдэг нь бурхан багшаас өмнө бол 6 том шашин тэр 6 том шашны одоо номлогч тэргүүн одоо 6 том одоо бас тийм одоо алдартай шашны тэргүүнүүд байсан л гэсэн үг. Тэгээ тэр 6 ингээд харж байтал бол ер нь Говьдон Буддагийн шавнар бол нэлээд одоо ингэж олон болох шинжтэй хүрээгэн одоо тэлэх шинжтэй иймэрхүү байхтай зэрэг бол тэр хэд нэг удаа одоо хоорондоо уулзаад ярилцсан юм байна. За энэ одоо Говьтамаг бол бид нар одоо дарж авахгүй бол эн чинь одоо олон шавьтай болоод их одоо хүчрэгчих юм байна. Сүүлдээ одоо энэ хүний одоо номыг одоо олон хүмүүс дагаад биднийг одоо дагах хүнч бараг байхгүй шүү болох юм байна. Тийм учраас энэ хүнийг одоо ингээд дарая гэж. Тухайн үед бол хоёр шашны хүн хоорондоо одоо ингээд тэмцэлтэхэр бол номоор тэмцэлж ном хаилцдаг байсан юм байна. Тэгээд хэн одоо номоор дийлсэн нь бол нөгөөх нь дийлдсэн тэр хүнийхээ одоо шашинд ордог. Дагагч нар нь бүгдээрээ тэр хүний одоо шашинд ордог. Ингээд бүгдийг өөртөө нэгтгэж авдаг. Ийм одоо зарчим байсан юм байна л да. Тэгтэл нөгөө хэд бол за бид нар бол Говьтон Будда бол үнэхээр одоо номонд одоо мэрэгэн. За ном одоо номлох ярихтаа бол үнэхээр одоо алдартай учраас бид нар бол энэ хүнтэй бол ном хаилцаад бол дийлэхгүй. Хичнээн одоо сайхан ном ярьдаг байсан ч гэсэн одоо үр шимийн одоо үзүүлэхгүй бол ямар хэрэг байх вэ? Тэгэхээр номын одоо үр шим бол юу гэхээр ирээ тавилгаа юм гэж. Тэр хүн одоо үнэхээр л одоо ном бясалгасан эрдэм чадaltaй бол түүнийхээ үр дүнд ямар нэгэн тийм одоо шид үзүүлэх хэрэгтэй юм байна. Би одоо ийм номыг бясалгаад ийм одоо шид олсон. Ингээд бодиттой одоо нэг юм одоо хүний нүдэнд харагдахаар ийм юм одоо нисдэгч байдаг юм уу? Биенээсээ одоо янз бүрийн одоо ус цацруулах, гал бадруулах, тэгээд одоо гэрэл гаргах, окторгоогоор одоо явах суух ингээд янз бүрийн тийм одоо ирээ тавилгаанууд байдаг. За тэрийг одоо үзүүлэх ёстой байдаг юм. Тэгвэл зэрэг бол хэдүүлээ ирээ тавилгаанаараа одоо тэмцэлтий гэж. Одоо бурхан багш нар очиод та хэдүүлээ одоо ирээ тавилгаанаа үзье. Та одоо их мундаг номтой хүн байна, олон шавьтай болж байна. За бид нар ч гэсэн одоо бас шашны тэргүүн номтой усууд. За тэгэхээр бид нар бол хэн одоо илүү юм бэ гэдгийг бол ирээ тавилгаан үзүүлж ингэж одоо асуудлыг шийдэх гэсэн. Одоо бурхан багш тэрийг одоо хүлээн зөвшөөрсөн. За тэгвэл энд биш ээ. Нэгдүгээр газар нь энд биш. Хоёрдугаар цаг нь болоогүй гэдэг. Бурхан багш шавнараа дагуулад явангуй цариг бол нөгөө тэрсүүдийн 6 багш араас нь одоо дагаж яваад тэрсүүдийн одоо багш нарын шавнарч гэсэн араас нь дагаад том одоо гигантнууд хоорондоо одоо намаа ирээ тавилгаанаа үзэлцээд ингээд хүч чадлаа сориод ингээд нэг одоо эд шидээн одоо ингээд сорьсон нэг тийм гайхамшигтай юм болох нэ гэд бас олон хүмүүс одоо дагсан байдаг. Өөр нэг газар очиод бурхан багш намаа намлж байдаг, нөгөөдүүд хүрээд ирдэг. За ирээ тавилгааны үзэх хөөхлөөр бурхан багш ингээд цаг нь одоо биш ээ, газар нь энд биш ээ гэд ингээд дахиад явждаг. Тэгэнгүүт хойноос нь нөгөөдөл ингээд яваа. Тэгээд нэлээд хэдэн газруудаар бол бурхан багш ингэж явсан байд. За энэ одоо Говьтамаа бол ерөөсөө үзүүлэх тийм хэд шид ирээ тавилгаан байхгүй юм байна. Тиймээс биднээс бол айгаад ингээд одоо бараг л одоо хотлаа ингээд зүгтаагаад байгаа юм байна. Гэд нэлээд одоо тийм одоо юу өөрсөндөө нэлээд одоо итгэл төрсөн юм байна л да. Тэгээд хамгийн сүүлдэн дээр Шарвастын одоо балгас гэдэг дээр одоо ирээд тэгээд бурхан багш бол тэр үед нь бол яг хаврын ихэнх сарын одоо шиний нэгэн болж байсан юм байна. Хаврын ихэнх сар гарч бар сар гарч байсан. Тэгээд бар сарын одоо яг шиний нэгэнд бурхан багш. За одоо ингээд энд одоо газар нь мөн энд одоо цаг нь болсон гэдэг. Одоо ирээ тавилгаанаа үзүүлж эхэлсэн. Шиний нэгнээс бол одоо бурхан багш бол ирээ тавилгаанаа бол үзүүлж эхэлсэн. Түүхэнд өгөөснөр бол нэг талд нь бол бурхан Будда түүний шавнарын одоо суудлыг засаад одоо эсрэг талд нь болохоор одоо 6 багш тийм ээ түүнийг дагалдагч одоо бас одоо даянч нарын одоо суудлыг засаад тэр ирээ тавилгааныг одоо үзэхийг хүссэн олон түмэн бол одоо тойрон сууж шиний нэгний одоо ирээ тавилгаан номын үйл бол эхэлсэн гэдэг. Шиний нэг нь одоо бүгдээрээ бол сүсгтнүүдийн одоо өглөг зоо гүнзхийг бол хүртсэн юм аа. Зоо гүнзхийг хүртээд бурхан багш шүдний мод гэж байдаг тийм ээ. Тэр шүдний модоо бол газар хатгсан байдаг. Ингээ газар хатгахт бол элдв одоо ийм амт жимсээр дүүрсэн. За тэгээд хэмжээний хувьд бол одоо маш их том галибрасан мод болж тэр одоо шүдний мод ургасан гэж. Гайхамшигт одоо тийм навч цэцэгтэй тийм ээ. За ингээ зөөлөн салхихлахад бол тэр одоо салхин төдөлж байгаа одоо модны навч
цэцэгнээс бол энэрийн нэгүүлсэнгүү мөнх бус гэх тэргүүтээ хон буддагийн номлодог одоо тийм номын дуу одоо тэр одоо модноос их шиглэж цугласан олны одоо сэтгэлийг бол одоо булаасан юм гэж. За шиний хоёронд өөрийнхөө баруун зүүн талд хоёр эрдэнийн уул хувилгасан гэдэг. Хүмүүсийг харж байхад хоёр том уул шууд ингээл бий болсон гэж. За ингээд баруун талын уулан дээр нь очисон хүмүүс бол нөгөө Жимс идээд тийм ээ. Урд хожид үзээгүй тэм сайхан одоо Жимсийг идсэн гэсэн гэж тийм ээ. Зүүн талын уулан дээр нь одоо адгуус амтан бэлчээд тэгээд тэр өвс идээд маш их амгалан жаргалан бол олжээ гэж. За 3 дахь өдөр. За бурхан багш зоог үнцгээ одоо зоог л дуусаад бурхан багш ам зайлсуулсан. Газар орхисон ам зайлсуулсан. Эрдэнийн цөөрөм үүссэн гэдэг. 200 бэрийн хэмжээтэй гэдэг юм том цөөрөм одоо тогтсон юм а гэж тийм ээ. За тэр цөөрөм нь бол 7 эрдэнээр бол одоо эрдэнээр чимэглэгдсэн гинэ. За цөөрөм нь бол цөөрмийн уснаас нь элдэв одоо гэрэл цацарсан гэж. Ёроол нь бол тийм 7 эрдэнээр бүтсэн юм элстэй гэж. За ийм одоо цөөрөм эрдэнийн цөөрөм бол үүсэн бий болж байна. За тэр цөөрмийн усан дээр бол лянхуа цэцэг бол ургасан юм а гэж тийм ээ. За тэр нь бол морин тэрэгний дугуй шиг тийм том одоо лянхуа цэцэг одоо цэцэг ургасан. За тэр цэцэг нь бол лянхуа цэцэг олон өөр өнгөтэй. Лянхуа цэцэг нь бол маш гайхамшигтай гоё үнэртэй байсан гэж. За мөн тэр одоо цөөрмөөс ургасан лянхуа цэцэгнээс бол элдв өнгийн гэрэл цацарсан юм а гэж тийм ээ. За ингээд одоо цугласан олон улсууд тэр эрдэнийн цөөрмийг хараад одоо гайхалцах болжээ гэсэн байна. Шинийн дөрөнд эрдэнийн цөөрмийн дөрвөн талд нь 8 одоо сувг хувилгаж гэж. За тэр одоо сувг шуудаагаар бол одоо ус урсаад тэр сувгны ус нууранд одоо цутгах үед бол ном номлсон дуу гарсан юм а гэж. Тийм ээ шинийн 5-нд ямар эд шидийг үзүүлсэн бэ гэсэн чинь бурхан багшийн одоо нягуур байна шүү дээ тийм ээ. Нягуураас нь гэрэл цацарсан гэж. Алтан гэрэл цацарсан юм а гэж. За бурхан багшийн одоо нүүрнээс цацарсан гэрэл нь бол ингээд 3000 ертөнцийн орныг бол гийгүүлсэн юм а гэж дүүргсэн гэж байгаа. Маш их гэрэл цацруулсан. За ингээд бурхан багшийн нүүрнээс одоо цацарсан гэрэл хүрэлтсэн амьтдын 3 хорт сэтгэл нь бол багасжээ гэж тийм ээ. 5 түүтгэрээс бол хагацсан юм а гэж. Шинийн 6-нд. За энэ өдөр бол бурхан багш тэнд цугласан бүх хүмүүс нэг нь нэгнийхээ сэтгэлийг унших чадвартай болгоцсон гэж. Тэр бурхан багшийн эд шидийг үзэжсэн хүмүүс бол бусад хүмүүсийнхээ сэтгэлийг уншсан. Уур ихтэй байна уу, шунал ихтэй байна уу тийм ээ. За мөн урдах үүлийн өрүүдийг мэдсэн гэж байгаа шүү дээ. За шинийн 7-нд бол за энэ өдөр буддаа ямар эд шид үзүүлсэн бэ гэсэн чинь тэнд байсан бүх хүмүүсийг за ингээд гайхамшигтай Загарватын хаан болгож хувилгасан гэж байна. За тэгэхээр Загарватын хаан гэдэг бол хүний нас 60,000-аас дээш наслах үед Загарватын хаан гардаг юм а гэж. 60,000-аас доош юу тийм ээ. Эсвэл 40,000 ч гэдэг юм тийм ээ. 4 түмээс доош наслах үед бол Загарватын хаан төрдгүү гэдэг байгаа шүү дээ. Загарватын хаан бол маш их буянтай хаан шүү дээ. Дэлхийг эзэлсэн хаан байдаг тийм ээ. За шинийн 8-нд бурхан багшийн эд шидийг үзэхээр бүр тэнгэрүүд манай одоо хүний ертөнцид түрээд ирсэн байсан тийм. За бурхан багшийг бол одоо хормос тэнгэр бол арслан ширээнд тийм ээ. Ном номлох тийм арслан ширээн дээр бол залсан юм а гэж. За ингээд бурхан багшийг арслан ширээнд залрах үед бол зүүн талаас нь Индра буюу тийм ээ хормос тэнгэр тэргүүтээ манай хүсэлт ертөнцийн тэнгэрүүд тахилыг өргөсөн юм а гэж. Баруун талаас нь дөрвс ертөнцийн тэнгэрийн хаан Барма тэнгэр тийм ээ. Эсрэн тэнгэр гэж ярьдаг шүү дээ. Барма тэнгэр тэргүүтээ дөрвс ертөнцийн тэнгэрүүд бол тахилыг өргөжээ гэж. За тэнгэрүүд тахилыг өргөснөө дараа бурхан багш баруун нутраараа тийм ээ арслан ширээндээ бол ингээ хүрэх үед бол арслан ширээнээс нь их дуу гарсан гинэ. За тэр даруйд бол арслан ширээнээс бол 5 их мангас гэдэг. 5 их мангас хувилж гарсан гэж. За ингээд тэр хувилж гарсан 5 мангас бол 6 тэрсүүдийн 6 багшийн ширээг бол эвдэлсэн юм а гэж. За мөн одоо ягцсаа очирван гэдэг байгаа шүү дээ. Очирван бол догшин дүртэй юм тэнгэр байхгүй юу. За гарт барьсан одоо гал бадарсан очроороо бол 6 багшийг зансан юм а гэж ингэж цогхоор зансан гэж байгаа. Ингээд 6 энэ бол 6 багшд үзэгдсэн үзэгдэл. Ингээд 6 багш бол сууч чадаагүй гэж тийм ээ. За ингээд 8 дахь өдөр бол одоо 6 багш бол одоо ичээд орхиж явсан байдаг. Харин одоо шавнар нь үлдсэн гэдэг. За ингээд 6 багш бол тэр цагаас хойш бол бурхан багшийг хүлээн зөвшөөрсөн. Бурхан багшийн одоо үнэхээр одоо эрдэм агуу тийм ээ ийм гайхамшигтай болохоор бол бусад багш нар бол сүрээр дарагдаад ингээд одоо эрд хувилгаанаа бол үзүүлж чадаагүй. Шиний 1-ээс шиний 8-ны хүртэл бол тэр тэрсүүдийн одоо багш нарыг бол одоо ялан дийлэх тийм эрд хувилгаануудыг үзүүлсэн гэж байна. За шиний 9-нд
Бурхан багш өөрийнхөө лагшинг маш том болгож хувилгасан гэдэг байна. Бурхан багшийн одоо хүмүүсийг харж байтал бурхан багшийн лагшин том болоод ингээд тийм ээ. Тэгээд ерөөсө ертөнцийн орныг дүүргээд гэж байгаа. 6 тэнгэрийн орн байдаг ш. 6 тэнгэрийн орныг хүртэл дүүргэсэн тийм ээ. Тэгээд бурхан багшийн өснөр бол бүр эсрэн тэнгэрийн орнд хүрэж ирсэн. За ингэснээр бол тэнд суусан хүмүүс бурхан багшийн одоо дүр лагшин тийм том болоод ертөнцийн орныг дүүргэхийг бол харсан тийм ээ. Ялангуяа юу харсан бэ гэхээр 6 тэнгэрийн орн байдгийг 6 тэнгэрүүд ямар жаргалтай байдгийг харсан тийм ээ. Дөрвс ертөнцийн тэнгэрүүдийг хүртэл хүмүүс харсан гэж байгаа. За шинийн 10-нд. За энэ үед бол бурхан багш бол олон хүмүүст харуулсан. Өөрөө бол 4 махранзын оронд шууд тэнгэрийн оронд бурхан багш морилсон гэж байгаа. Тэгээд тэнгэрийн оронд морилоод тэнгэрүүдэд ном номлсон. За 4 махранзаа тэнгэрийн орноос бурхан багш өөрийнхөө одоо лагшин маш том болгож хувилгаад сансрын үзүүрийг хүртэл гэж байгаа. Сансрын үзүүр гэдэг нь бол уг нь бол одоо дөрсгүй ертөнцийн орны нэрэлтэй тийм ээ. Тийм болохоор бол одоо энэ бүхэл ертөнцийг бие лагшингараа дүүргэсэн гэсэн үг шүү. Сая орчлон хорвоо бие лагшингараа дүүргэсэн гэсэн. За биенээсээ маш их гэрэл цацруулсан ертөнцийн орныг гүйгүүлж бас дээдийн номыг номлосон. Бурхан багшийн одоо тэр гайхамшигтай дээдийн номыг номлож байгаа яруу ихчгийг бол хүн болгон сонссон юм аа гэж. За шинийн 11. За энэ өдөр бол бурхан багш ахсархун самадид орсон гинэ. Бурхан багшийн лагш нь харагдахгүй болцсон гэж. Өөрийгөө үл үзэгдэгч болгосон. За ингээд бурхан багш өөрийнхөө бие лагшин үзэгдэхгүй болгож хоосон болгосон мөртлөө ном номлосон. Тэр номын сонссон маш олон улсууд бол үрийг олсон тийм ээ. Тэнгэр хүмүүс бол үрийг олж маш их буйныг ураажээ гэж. Шинийн 12-нд бас асархан самадид оршсон тийм ээ. За бэнээс бол маш их гэрэл гаргаад за тэр гэрэл нь бол одоо 3000 ертөнцийн орныг бол дүүргэжээ гэж тийм ээ. За тэр гэрлийн хүрээнд орсон хүн болгон тэнгэр болгон их нэгүсэнгүү сэтгэлтэй болоо биднээс шал өөр болсон. Өөрөөсөө бусад хамаг амьтныг тийм ээ ээж аав мэт хайрлахын сэтгэлтэй болсон. За мөн бурхан багш одоо номыг номлосноор бол энэ өдрүүд ихэнх хүмүүс бол бод сэтгэлийг үүсгэж их хөлөгний зам мөрт орсон юм а бодисатва болсон юм а гэж гарсан байна. За мөн одоо тоолшгүй болон тэнгэр хүмүүс бол буйны язарыг үүсгэж хой төрөлдөө бол тэнгэр хүмүүний сайн заяаг олох юм одоо буйныг хураажээ гэж. За 13-ны өдөр. За энэ өдөр бурхан багш одоо ямар ирээд хувилгаа үзүүлсэн байх гэхээр бол бурхан багшийн хүүснээс 2 ийм зэрэгцээ гэрэл гарсан гэдэг. Бурхан багш өөрийнхөө хүүснээс цацруулсан гэрэлд түүнийхээ үзүүр цэцгэн дээр нь буддаа гэдэг тийм ээ. Ингээд ертөнцийн орныг дүүргэсэн ийм одоо ирээд гайхамшигтай ирээд хувилгааныг үзүүлжээ гэж. За ингээд 3000 ертөнцийн орн бол буддаагаар дүүрсэн тийм ийм гайхамшигтай ирээд хувилгааныг хараад хүмүүс бол гайхан биширжээ, тэнгэрүүд гайхан биширчээ тийм ээ. За ингээд эрдмийг олсон юм аа гэсэн. За шинийн 14-нд Удриана хаан бол залсан юм аа гэж. За Удриана хаан бол бурхан багшийг одоо ингэж номын ширээнд одоо морилонгууд нь Удриана хаан бол цэцэг цацсан гэнэ, цэцэг өргөсөн гэж. Одоо тахилын цэцэг одоо цэцэг цацсан биш. Тэгсэн Удрианы хааны цацсан цэцэг нь бол 1250 эрдэнийн тэрэг болсон гэж. За тэр 1250 эрдэнийн тэрэгнээс бол маш гэрэл цацраад бас ертөнцийн орон бүгдийг бол дүүргэсэн юм аа гэж тийм ээ. Ийм гайхамшигтай хувилгааныг бол үзүүлжээ гэж. За шинийн 15. Энэ өдөр бол Будда Парсанжит хаан гэгэн ялгуулсан хаанд хэлсэн гэж Будда юу гэж хэлсэн бэ гэхээр бол хоол гүнцэг бэлтгэхгүй зөвхөн сава бэлдээрэй гэсэн. Парсанжит хаан бол Буддагийн одоо айлдварын дагуу бол дан хоосон сав ингээд бэлтцсэн гэж байгаа юм тийм ээ. Тэгсэн бурхан багш суудлаа барьсны дараа бол тэнгэрийн одоо зоогоор бол тэр савнууд нь хоосон савнууд нь дүүрсэн гэдэг. За ингээд олон ховрогууд тэнд цугласан бүх хүмүүс бурхан багшийн эд шидээр бүтсэн тэр хоолыг идсэн гинэ. Зоог гүнцгийг бол одоо идчихэ гэж. За тэр одоо эд шидийн зоог гүнцгийг идсэн даруйд л биеинд нь урд хожид байгаагүй амгалан төржээ гэж тийм ээ. Сэтгэл нь маш их амгалантай болжээ гэж. За үүний дараа бурхан багш баруун мотораараа газар хүрсэн. Ингээ газар хүрэх үед бол газар дойлгсон хөдлөөд 18 там гэж байд. Тамийн амтд, тамийн зовлон бол тэнд сугалсан бүх хүмүүст харагдсан гэдэг. За 18 тамийн амтд бол бид нар ийм муу үйлийг хийснээр энэ там дунсан шүү гэдэг. Ингээд муу үйл өөрийг бол одоо номлож хэлж өгсөн юм байна. Бурхан багш ном номлосон. Ном номлохдоо 18 тамийн амтд ном номлосон. Тэнд тугалсан бүх хүмүүс номлосон. За 18 тамийн амтд Буддааг хараад тийм ээ. Номын сонсоод тэгээд урдын хураасан муу үйл нь бол одоо ингэж арилаад бүгдээрээ тэнгэр хүмүүний төрлийг болсон юм аа гэж. Ингээд тамийн орон хоосорсон юм аа гэж. За Бямсаар хаан бурхан багшид мөргөөд за бурхан багшид нэгэн чухал айлтгалыг өргөжээ гэж. Та энэ 32 одоо бэлэг тэмдэг 80 найргаа биднэрт үзүүлээч гэж тийм. Ялангуяа хоёр үлмэд байгаа алтан хүрдээ тийм ээ.
хоёр хөлнийхээ уланд байгаа алтан хүрдийг бол биднэрт үзүүлээч гэж ингэж бол одоо хүсэл тавьсан. За бурхан багш бол суудлаас хоёр хөлөө сунгаад тэгээ хоёр хөлийнхээ улыг бол ингэж одоо хүмүүст харуулсан. Тэгсэн бурхан багшийн хоёр хөлийн улан дээр бол алтан хүрд байсан гэдэг. За энэхүү бол одоо цугласан хүмүүс бурхан багшийн 32 бэлэг тэмдэг 80 найргаар чимгэлсэн гайхамшигтай үзэгсэнтэй лагшин харсан. Ялангуяа хоёр хөлийн уланд байгаа алтан хүрдийг хараад ингээд сүсгэлэг одоо сүсгэн сэтгэлийг олсон юм аа гэж тийм ээ. Мөн одоо бурхан багш дээдийн номыг номлосноор бол олон хүмүүс бол гэгэрч арахтаа болсон. Мөн зарим нь одоо үрийг болсон. Зарим нь бол бодис сэтгэлийг үүсгэж их хөлөгний замарт оржээ гэж. Бурхан багш энэхүү 15 хоногийн туршид бол ийм өөр одоо ирээд товлгаан буюу ид шидийг бол үзүүлсэн байх шүү дээ тийм ээ. За ингээд 3 одоо ирээд товлгааныг үзүүлж асар олон амтныг бол ингэж сэтгэлийн бол одоо татсан гэж байгаа тийм ээ. Сэтгэлийн татсан. Ингээд бурхан багшийн сургаал нь ямар мундаг үнэн бэлээ те. Гэтэл бурхан багшийн олсон эрдэм нь ийм гайхамшигтай байгаа. Шинийн 8-аас хойш бол одоо тэрсэлдэх тийм өөр хүн одоо байхгүй болсон учраас бурхан багш тэрнээс хойш бол шашин дэлгэрүүлэх амтны тусыг одоо бадруулах тийм одоо ирээд товлгаануудыг бол 15 хүртэл одоо үзүүлсэн юм аа. Энэ цаг мөчөөс эхэлж бурхны шашин энтхээс одоо хайлж гарч тийм ээ ингэж одоо дэлгэрэх одоо ийм нөхцөл нь одоо бүрдсэн юм аа гэж ингэж бол одоо түүхчд бол одоо үздэг юм аа. Энэ цаг мөчийг тийм ээ энэ гайхамшигтай 15 өдрийг бол одоо үеийн үед бурхан шашинтнууд бол одоо санч одоо дурсаж одоо байдаг. За тийм болохоор одоо бурхан шашны уламжлалтай тийм ээ ихэнх орнууд бол шөнийн 1-ээс 15-ны хүртэл энэ 15 өдөр бол бурхан багшийн ирээд товлгаан үзүүлсэн дөөчөө өдөр гэж их дөөчөө өдрийн хэмжээнд бол одоо тэмдэглэдэг. Төрөнд нь бол ном айлдад дандаа одоо зарлиг сургаалаар амтны тусыг хийж байсан бол тэр үед бол бурхан багш одоо ном айлдахгүйгээр зөвхөн янз бүрийн одоо ирээд товлгаан үзүүлж ингэж биеэрээ одоо амтны тусыг одоо үлдсэн. Ийм одоо гайхамшигтай одоо ямаа гэж ингэж үздэг. За ингээд 15 хоногийн турш бурхан шашинтай монголчууд бол нүглийн үлийг төвчж тийм ээ. Буйны үлд одоо шамдаж өөрийн сэтгэлийг ариусгаж энэ 15 хоногийг бол одоо бурхан багшийн одоо тэр үйлс зохионгууд одоо санан дурсаж одоо машид одоо утга учиртайгаар тийм ээ. Ингээд сайхан өнгөрөөдөг, ийм тэмдэглэдэг, ийм сайхан заншил энэ цаг үе мөчөөс эхэлж одоо уламжилж тогтсон ийм одоо түүхтэй юм аа. Бурхан багшийн тэр айлдсан энэ одоо газар орон биш, энэ цаг хугацаа биш гэж ингэж одоо айлдсан. Тэгээ хамгийн сүүлд нь энэ газар орон мөн, энэ цаг хугацаа мөн гэд ингээд бурхан багш одоо ингээд үйлдсэн байна. Тэгэхээр зэрэг бурхан багшийн одоо гол одоо үйл явдлуудаа одоо хийсэн тухайн одоо ингээд цаг хугацаа, тухайн одоо газар орныг бол бурхан багш одоо ажилласан ийм одоо цаг хугацаа, ажилласан газар орон юм а гэж ингэж одоо үздэг. Жишээлх юм бол зөвхөн одоо бурхан багш төдийгүй олон одоо энтхийн одоо дээдс лам нарын биеэрээ одоо тэр одоо газар суугаад ингээд бясалгал бүтээлийг одоо хийж байсан. Тийм одоо газар хүн одоо очиод ингээд бясалгал хийх юм бол бас илүү одоо үр дүнтэй байдаг. Одоо манай Монголд ч гэсэн одоо ингээд одоо ноён утгатын биеэрээ одоо заларч бясалгал бүтээл хийж байсан газар одоо эцэдтэй байна, бид нар одоо энергитэй байна гэж яваад байгаа шүү дээ тийм ээ. За мөн одоо манай энэ гандан хүрээнд дээр чинь бол ганцхан хүн төдийгүй одоо үе үеийн одоо богд гэгээнүүд, үе үеийн одоо том одоо бодисатва нар тийм ээ халахын одоо 5 агван гэж одоо алдарсан тэр одоо мундаг том цул тэр бүгд одоо энд ингээд явж байсан учраас энэ газар орн илүү одоо үр дүнтэй байдаг. За түүнтэй одоо адилхан энэ одоо бар сарын шөнийн 1-ээс 15 одоо хүртэлх энэ одоо цаг хугацаа бол бурхан багшийн дээр гайхамшигт ирээд товлгаануудаа үзүүлсэн. Тэр бурхан багш дотоод сэтгэлдээ одоо бясалгал бүтээл хийгээд дотоод сэтгэл нь одоо төвс гэгэрээд түүний хүчээр бол ийм одоо гадна талдаа ч гэсэн одоо ийм одоо эрдмийг одоо үзүүлэх ертөнцийн одоо ингээд энэ зүй тогтол энэ одоо дөрвөн махбат энтрийг одоо бүрэн одоо иргэшээсэн гэдгийг одоо биеэрээ одоо харуулсан ийм одоо цаг хугацаа учраас энийг бол бид нар ирээд товлгааны одоо сар гэж ингэж одоо үздэг. Энэ үед нь мөн одоо буян хийх юм бол бурхны аж чанарын хүчин их одоо харивчин ном бүтээл хийх юм бол тэр нь улам одоо хүчтэй болно. Тэр гэж ингэж одоо үздэг юм. Анх дугаар богд өндргийн занвазар дээдэс сар шинийн хийрүүлийн дэгж аягийг тогтоож горимсон дүйчин өдрүүд. Манай гандан хийдэд бол өвлийн адаг сарын одоо хуучны 24-5-ны үеэр бол бурхан шүтэнэ бүгдийн тоос дуусаад тэгээ бүх тахил балингаа шинээр солиод тэгээд 25-нд бол балин ажиллага хийгээд тэгээд хуучин номынхаа одоо хурлын үеэр захиуснуудаа дахиж угаад тэгээд шинийн 1-ээс 15-ны хооронд бол тэр богд зонхоо ламын одоо үүсгэн байгуулсан
тэр одоо ёсыг одоо үргэлжлүүлэн их хөрөөлийг одоо ордог. Цагаан сарын хурал, хуучин номын хурал, чомрол монлон гэж нэг 20 гаруй хоногийн хурал байдаг л да. Миний нэгнээс одоо ерөөлөө орж эхэлдэг л дээ. Шиний нэгэн 2 3-нд бол одоо аядан багтай ордог. За шинийн 4-өөс бол хурал чангарна гэж ярьдаг бид нар. Шинийн 4-өөс бол аядан ихтэй одоо зогчд хурдаг, багштай дахил өргөдөг. За тэгээд төв угаалаг үлдэг, намжлгаа гэсэн байдаг. 16 найдангийн одоо дахил тэргүүтэн тэр 6 ерөөл гэж ном байна. Ийм номнуудыг л хурдаг л даа. Тэгээ шиний нэгнээс 15-ны хүртэл бол номоо ингээ горимлцсан байдаг. За тэгээд энэхүү одоо ерөөлийн үеэр бол бурхан багш. За тэгээд энтхийн одоо дээдсүүд, Жовожи Балдан Адиша, за төвдийн одоо дээдс лам нар тэргүүтэн. За тэгээд мөн одоо ар халахад бурханы шашныг дэлгэрүүлсэн өндөр гэгэний магтаал тэргүүтээ олон одоо магтаал номнуудыг бол нэг дор одоо уншиж утгын одоо сайхан аядантай аялуулан алгуур сайхан аялуулан уншиж. За алгуур сайхан аялуулан уншина гэдэг чинь утгыг бодох цаг хугацаа бас өөртөө өгдөг. Тэгэхээр дотроо одоо утгыг бодоод амандаа одоо сайхан яруу одоо сайхан ихшгээр одоо уншаад ингээд үе хэл сэтгэлээрээ одоо юм агуу хөлийг одоо бүтээдэг. За тэгээд олон сайхан одоо ерөөлийг тавьдаг. Ерөөл гэдэг нь маш одоо хүчтэй. Ямарваа нэгэн буян хураагаад дараа нь тэр буйнаа болоод нэг юм зориулах хэрэгтэй байдаг. Хүн одоо ингээд буян хураачаад хураасан ч гэсэн түүнийг ямар нэг юм зориулахгүйгээр зүгээр ингээд орхичих юм бол ямар нэг юмд ингээд зориулдагдаагүй учраас одоо шамшигдахад бол их амархан болчихдээ. Манай гандангийн бас нэг хурлын дэг яс байна л да. Бас л өндөр гээгээс маань одоо уламжлалтай дэглсэн юм яс байдаг. Тэр нь бол одоо дээлэр ижилсэх, хүмүүс чоо уцаараа ижилсэх. За цагаан сарын 25-наас бол улаан дээл өмсдөг. Бүгд хажидын чогойд ном хурахтаа улаан дээл өмсдөг. За маргааш нь балиа ажиллах гэж одоо бид нар балиад ажиллах хурал хурдаг. Одоо 108 цаан зохиод ингээд балингаа ажилладаг. Тэр өдөр бол одоо бүгд шар дээл өмсдөг. За 27-нд нь шар дээл өмсөд 28, 29-нд нь улаан дээл өмсдөг. За битүүний шөнө бол бас шар дээл асаадаг. Тэгээ 1, 2, 3-нд шар дээл асаагаад 4-өөс 13-ыг дуустал улаан дээл асаадаг. За 14, 15-нд бол шар дээл ингэж асаадаг. Ийм уламжлалтай л да. Шашин номоо дэлгэрүүлэхийн тухайд одоо шар өнгө асааж байгаа. Улаан өнгө нь бол одоо тухайн үед олон лам байгаагүй. Хуургийн аймгаа бас эрхэн дурааж ихийн тулд дэлгэгдэж одоо улаан өнгө асаадаг. Улаан дээл өмсч бас ийм уламжил байсан байна. 7 янз юм байна. Цагаан сараа. За их үндэст маань эхний өдөр 2 маань гэд татаад үлдсэн 4 янгийн амааныг 2 талдаа голч лам нар маань ээлж татаад үлдэн Норов Батам гэдэг майныг одоо их үндэст татдаг л да. Норов Батам За 15-нд нь бол пад хамжид гэдэг маань татдаг. За пад хамжид гэдэг маанаас нэг жоохон хэсгээс нь татаж үзүүлээ. Анх дугаар богд өндөр гэгэн занвазар дээдэс нирван дүр зүүсэн давхар ерөөлтэй дүйчин өдөр. Хаврын тэргүүт сарын шинийн 1-ээс 15-ны энэ их ерөөлийн үе. Энэ ерөөлийн үе дотроос монголчуудын хувьд одоо хамгийн одоо эрхэм нэгэн дүйчин өдөр гэж ярьдаг. Тэмээ их тэмдэглэл дотор бол давхар ерөөлийн өдөр буюу шинэ 14-ний их ерөөлийн өдөр юм байгаа. 1723 онд тэр хаврын тэргүүн сарын шинэ 14-нд Монголын одоо шашны тэргүүн анх туурагд өндөр гэгэн зан вазар
Бээжингийн шар сумд одоо жанж алсан гэсэн ийм мэдээ ирсэн байдаг. За тэр цаг үеэс хойш Монголын хүрээ хийд бүр хаврын тэргүүн сарын шинэ 14-ний их ёроолыг бол давхар ёроолтой өдөр гэж ингэж хурж буйны чуулганыг хурааж ингэж ирсэн түүхэн уламжлалтай юм байгаа. Тэгээ өндөр гэгэний Монголын шашинд хийсэн хийгээд Монголын эрхчлөө тусгаар тогтнолд оруулсан гавья тэр олон шавнарыг номонд хөтөлсөн Монгол оронд сургууль боловсрал хүрээ хийдийг тэтгэн босгосон үйлсэл бол үнэхэрийн одоо бурхны үйлсэл байгаа адил санаанд тогтшгүй. Тийм учраас тэр бүгдийг нь дурсаж санаж өндөр гэгэнд одоо үеийн богж явцсан ном хотогтод бас залбирал тавьдаг. Ийм агуулга бүхий сайхан дүүч өдөр юм байгаа. Тэгээ энэ өдөр бол гандан нэгчлэн хийд өндөр гэгэний айлдсан одоо тэр гүнзгий өвдөс магтаал тэргүүтний хурн за мөн одоо өндөр гэгэний өөрийн одоо бас бүтээн зомнсон нор бадам хэмээх майныг бол одоо гандан хийдийн хүрээний одоо их гэсгүү жавдан дээрээ босож зогсож байгаад гүн хүн тэтгэлтэй сайхан хурдаг. Гандан хийдэд бол ингээд олон тийм нандин жижиг уламжлалууд бий бай. Өндөр гэгэний өөрийн материалсан хэлсэн хэвийн бовны одоо хэв бий. Тэр хэвийг бол гандан хийдийн жасад хоцгой нанд өвд хадгалагддаг. Үнийгээ гаргаад тэр хэвээр хэв дарж хэвийн бов тэргүүтнэр бол нандин сайхан тахлыг өргөөд лагдруугүй зөгчд гэж ярьдгийг одоо үлдэгдэл сэлт гаргадаггүй. Тэгэд одоо аршаан болгоод бурхан шүтэндээ өргөдөг, лам хавргууд зүтгэн олон дөрөгдөг ийм одоо бас сайхан уламжлал байна. Ингэж одоо бидний өв уламжлал болж ингэж 100 жилийг өртөөлж ирсэн байх юм. Тэгээ 300 гаруй жил монголчууд бол өндөр гэгэний дүүчин өдөр буюу цагаан сарын их ёроолийн үед давхар ёроолтой өдөр гэж буйны чуулганыг хурааж залбирлаа үлдэж ингэж ирсэн. Сар шинийн дүүчин өдрүүдэд сүсгтэн олон та бүхэн буйнаан хураагаарай. Хүн энэ байгаль дэлхийтэйгээ харьцаж байгаа гариг иргэсийн нөлөөлөл гэж хүнд байна л да. Тэрний улмаас л одоо гарч байгаа гим буруу болохгүй юмыг засах гэж энэ жилийн заслын тэрийг хийлгэж байгаа юм. Тэгэхээр жилийн заслыг яаж хийлгэх юм гэхээр 12 сарын 22-ноос тэгэл 12 сарын 22-нд нар буцдаг. Нар буцсан цагаас хойш цагаан сарын шинийн 1, тэгээ шинийн 15 мөн одоо цаашлах юм бол 6 сарын 22-ноос өмнө намар өвч гэсэн ер нь хүн заслаа хийлгэж яхад болон тэр жилийн тодгордоор тэр засалдаар ямар ном гүрэн буусан байна. Хүрээ хийдэд бол хизээч ирээд засал энтрэ хийлгэж болно л гэж байна. Энэ өдөр хийсэн буян бол төм бумаар өсдөг. Нүгэл хийх юм бол бас төм бумаар хүн нүгэл нь тэгж хураагддаг гэж ингэж байдаг. Хүн багш эхийн хэвлэгээс мэдлээд нирван дург үзүүлэх буюу одоо төгс гэгэрх хүртэлх энэ цаг хугацаанд бидэнд үйлс зохиогоо харин одоо үзүүлсэн байна. За энэ олон зохиогчдын дундаас нэг одоо онцгой зохиогч байдаг. За энэ нь ямар зохиогч байдаг гэхээр Шаравастын балгаст гэдэг газар хүн багш нь Тэсүүдийн 6 их багшийг 90 төвлөгөөнөөр ялан дийлсэн одоо зохиогч яхаар одоо чухал тооцогддог. Энэ хүү 90 төвлөгөөн үзүүлсэн цаг хугацаа нь хаврын 9 сарын шинийн 1-ээс 15-ны хооронд болсон байдаг. Мөн энэ цаг хугацаанд цас төвдийн оройн дээд чимэг болсон бог зонховод ласан их ёроол хурлыг мөнгөчүүлэн үлдээсэн байдаг юм аа. Манай анх дахь богд өндөр гэгээн зам базар дээдсэн маань цагаан сарын шинийн 1-ээс 15-ны хоорондох их ёроолийн хурлыг горимлж
дэглэж монголчууд бидэнд одоо өвлүүлэн үлдээсэн байдаг. Энэ хүү уламжлалаар Монголын бүхэн шашинтны дор гандан гэрчлэлийн хийдийн цагаан сарын хурал намын үйл ажиллагаа хэвээр үргэлжилсээр байна юм аа. Цагаан сарын шөнийн 14-ний өдрийг давхар ерөөлт өдөр гэдэг. Энэ ямар учиртай юм гэхээр Монголын анх дугаар богд өндөр хийгээ зан базар дээдс энэ өдөр Нирванд үзүүлсэн юм аа. Ийм учраас шөнийн 14-нд анх дугаар богд өндөр хийгээ зан базар дээдстэй зориулсан давхар ерөөл хурдаг болсон уламжлалтай. Эхлээд тэр том одоо дээдсүүд чинь тухайн газар орныг ажилладаг. Дараа нь тэр газар орн нь дараагийн одоо тэнд бяцлал бүтээлийг шавнырыг одоо ажилладаг юм. Газар орныг тэгж ажилладагтай одоо адилхан цаг хугацааг бас одоо дээдсүүд бурхан буцаад манаар ажилладаг юм аа. Олон мянганы тэртээ бурхан багш ирээд хувилгаан үзүүлж их ерөөл тавьсан шарын шашныг үндэслэгч төвдийн богд зонхова ласын их ерөөлийг сэргээсэн халахын анх дугаар богд өндөр гигэн зан базар дээдэс сар шинийн их ерөөл хурал номын дэг жаягийг тогтоож горимлсон хийгээд шинийн 14-нд анх дугаар богд өндөр гигэн зан базар дээдэс жанж халсанд их ерөөл хурдаг болсон зэрэг их дүйдсэн өдрүүдийг ухаант өвгөд бидэнд ёсчлон уламжлуулж жил бүрийн хаврын тэргүүн сарын шөнийн 1-ээс 15-ны өдрүүдэд сар шинийн баяраа тэмдэглэн их ерөөл хурдаг нь бурхны шашинтай монголчуудын хувьд давхар ерөөлийн өдөр хэмээн төмөн олноороо буянд шандан ерөөл тавьдаг нь ийм учиртай бүлгээ. Эртэд дээр үеэс монголчууд бид байгаль дэлхийтэйгээ харилцсан шүтэлцэж байгалийн өнгө аясыг даган нүүдлийн мал аж ахуй эрхлэн малынхаа ашиг шимээр амьдрал ахуйгаа тэтгэн аж төрсөөр цагаан сарын баяраараа сайн сайхан бүхнийг бэлгшээн муу бүхнийг эцэс төгсгөл болгон цээрлэж элгэн садан ураг төрлөөрөө учран золгож ахмад наснда хүнд итгэл үзүүлэн нэг нас нэмсний баяр хэмээн хотол олнороо өргөн дэлгэр тэмдэглэхийн сацуу ерөөл буянд шамддаг уламжлалтай. Монголчууд бид жилийн эхэн цагаан сараар хийсэн ерөөл буян аривжин дэлгэрч амны хэшиг буян заяа тэгш дүүрэн байж хиймэр сүлд цог золбоо үйлс бүхэн дэлгэрдэг хэмээн бэлгшээдэг. Заан сараар шунал уур хилэн мунхаглал гэсэн 3 хорын нүглийг төвчж бие хэл сэтгэлээ ариун байлгаж буян үлдэх нь тэр жилийнхээ өнгийг тодорхойлно хэмээн сайн ерөөлийг тальбиж буйнтай үйл юм.